Энэ дэлхийг орхиж ертөнцийн эзэн эцэгтэй буцах цаг нь дусныг Есүс мэдэж байлаа. Есүс хүн төрлөختний дотроос өөрийнхөө хүмүүст үргэлж хайртай байлаа. Дээгүр өнгөрөх ба эсгээгүй талах гэдэг баярын урд орой Есүс дагалдагчдынхаа хамт хоол идцгэлээ. Есүсээс урвж дайсанд барьж өгөх тухай адгийн муурын сүнс Хариот хотын Симоны Иудаст аль хэдийн шивнжээ. ертөнцийн эзэн эцгээсээ туйлын их эрх авсан бөгөөд одоо буцаж очих болсноо Есүс мэдэж байлаа. Есүс гадуур хувцаанд тайлж алчуур бүслээд төмпөн тусгийж дагалдагчдынхаа хөлийг ээлж дараалан угааж арчиж эхэллээ. Тэгээд Симон Петрийн хөлийг угаах гэтэл "Их эзэн, та миний хөлийг угаах гэж үү?" хэмээн Симон Петр асуулаа. "Одоо чи миний юу хийж байгааг ойлгохгүй. Харин хожим ойлгох болно" гэж Есүс хэллээ. "Та хизээч миний хөлийг угаахгүй шүү" гэж Симон Петр сандран хэллээ. "Чи хөлөө надаар угаалахгүй бол миний дагалдагч биш вэ" гэж Есүс хэллээ. "Тэгвэл зөвхөн хөлийг минь биш, гар, нүүр, толгойг минь бас угаагаач" гэж Петр гуйхад Есүс түүнд хандав. "Усанд орсон хүний бие цэвэр учраас хөлөөс бусдыг угаах хэрэггүй. Та нар усанд орсон мэт ариун болжээ. Нэг л хүн өөр вэ" гэж хэллээ. Хариот хотын Иудаас өөрийг нь барьж өгөхийг Есүс мэдсэн учраас тийхүү ярьжээ. Есүс дагалдагчдынхаа хөлийг угааж дуусаад хувцас өмсөн сууж, "Би та нарт юу хийж өгснийг ойлгож авах. Та нар намайг их эзэн буюу багш гэж нэрлэдэг. Энэ чинь зөв. Одоо тэр их эзэн багш чинь та бүгдийн хөлийг угаасан бол та нар нөхдийнхөө төлөө хөлийг нь угаах мэт зүтгэж үйлчлэх ёстой. Та нарт үлгэр дуурайл үзүүлэхийн тулд би үнийг хэлээ. Сонсогтун. Ямар ч боол эзнээс, ямар ч илч илгээсэн хүнээс илүү хүндтэй байдгүй учраас та нар намайг дуурайх ёстой. Тэгвэл аз жаргалтай болно. Харин би бүгдийн чинь тухай яриагүй. Нэг тогооноос хооллсон хүн минь өстөн дайсан болно гэсэн үг ертөнцийн эзний сургаалд бий. Би та нарыг урдаар сайн мэдэж сонгосон. Энэ үгийг биелүүлэхийн тулд би бас тэр хүнийг сонгож авсан. Тэр хүн миний эсрэг юу хийхийг үзээд мөн хорших эзэн болохыг минь та нар мэдэх болно. Иймээс би энэ хүний тухай урдаас ярьлаа. Сонсогтун. Миний илгээсэн хүнийг тусаж авсан хүн надад сайн юм хийж өгч байгаа хэрэг. Намайг хүлээн авсан хүн намайг илгээсэн ертөнцийн эзнийг хүлээн авч байгаа хэрэг" гэж хэлжээ. Тэр орой Есүс ихэд сэтгэл зовж шаналсан байгаа нь харагдаж, "Би нэгэн чухал юм хэлье. Та нарын нэг нь надаас урган барьж өгнө" гэж хэлэхэд дагалдагчид нь "Хэний тухай ярьсныг огт ойлгосонгүй дэнийл бие биеэ харцгаалаа." Дагалдагчийн нэг болох Есүсийн дотны хайртай хүн дэрэгдэн сууж байлаа. Симон Петр тэр хүндэд дохио өгч, "Хэний тухай ярьж байгааг нь Есүсээс асуу" гэж хэллээ. Тэр хүн "Та хэний тухай ярьж байна?" гэлээ. "Би шөлөнд дүрсэн зүсэм талах тэр хүнд өгнө" гэж Есүс хэлээд шөлөнд талах дүрж Хариот хотын Симоны Иудаст өглөө. Тэр талхыг авангуут адгийн муурын сүнс Иудаст шүглжээ. "Ажлаа хурдангүйцээ" гэж Есүс хэлэхэд Хариот хотын Иудаас гарч одлоо. Гадаа харанхуй болжээ. Есүс Иудаст чухам юу хэлснийг тэнд байсан хүмүүс ойлгосонгүй. Иудаас тэдний мөнгийг хадгалдаг байсан учраас Есүс баярын хоол бэлдүүлэх юм уу? Эсвэл ядуучуудад мөнгө өгөх тухай зааварлжээ гэж зарим нь бодоод өнгөрлөө. Ертөнцийн эзний илгээсэн хүн намайг алдаршгад, ертөнцийн эзэн өөрөө бас алдаршина. Ертөнцийн эзэн удахгүй өөрийнхөө яруу алдрыг надад өгнө. Хайрт хүүхдүүд минь ээ, би та нартай хамт одоо удахгүй. Та нар ирээд миний байгаа газар очиж чадахгүй гэж би сургаал номлогч нарт хэлж байсан. Үүнийг ойлгох тун. Би та нарт бас нэг сургамж өгье. Энэ үгийг ямагт дагах тун. Би та нарт хэр зэрэг хайртай болохыг та нар мэднэ. Бие биедээ миний хайрыг өгөх тун. Тэгвэл миний дагалдагч болохыг чинь бүх хүн мэднэ гэж Есүс хэлжээ.
Их эзэн минь ээ. Та тэгвэл хаашаа очих нь вэ? Гэж Симон Петр Иесусээс асуухад одоо чи миний хойноос дагаж чадахгүй. Харин хожим тэнд очино гэж Иесус хариуллаа. Харин би одоо ч таныг дагах дуртай. Би таны төлөө үгсэн ч хамаагүй гэж Симон Петр хэллээ. Чи миний төлөө үгсэн ч хамаагүй гэв үү? Харин азарган дахиа үүрээр донготхоос өмнө чи надаас 3 удаа гуравх болно гэж Иесус